Алиг хэсэг За эзэн засгийн байнгын орооны дарга гишүүдийнхээ өдрийн амгалан гэж альтгая. За санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг хууль санаагчлагчийн зүгээс боловсруулна та бүхэнд бас танилцуулж байна. Тэгээ санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл маань 13 бүлэг 93 зүйлтэй. Бөгөөд энэхүү төсөлтэй хамт хадгалан зээлийн хоршооны тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай, санхүүгийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болно. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болно. Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан байгаа. За уг хуулийн төслийг Дархан уул, Сэлэнг, Орхон, Булган, Дундговь, Дорноговь, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хадгалан зээлийн хоршоод болон иргэдийг оролцуулсан ийм хилцүүлгүүдийг зохион байгуулсан. За мөн түүнчлэн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш бас ди парламент цэгийн дээр цахим хуудасаар иргэдэд нээлттэй тавьж бас олон нийтээр хилцүүлж ирүүлсэн саналуудыг судалж бас хуулийн төсөл тусгасан гэдгийг бас илэрхийлье. За уг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл хууль эрх зүйн төрийн бодлогын урт дунд хугацааны бодлоготой уялдсан талаарх бас тодорхой мэдээллүүдийг бас өгье. За улсын хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны бодлогын 4-р бүлгийн 4-3 дахь зорилтод олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлнэ гэж тусгасан. За мөн улсын хурлын 2024 оны 21-р тогтоолоор баталсан Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1-д санхүү даатгалын хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг олон улсын жишгт нийцүүлэн шинжилнэ. 3.1-3.2-д бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд таата нөхцлөөр санал болгох санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжинэ гэж тус заасан. За эдгээр хууль урт хугацааны болон дунд хугацааны хууль төрийн бодлого дээр нийцүүлэн бас эдгээр хуулийг боловсруулсан гэдгийг хэлье. За өнөөдөр Монгол улсад энэ санхүүгийн хоршоо буюу өмнө бидний хэлж заншсан хадгалан зээлийн хоршоодын ер нь түүх нь ямар юм бэ гэдэгтэй холбоотой тодорхой мэдээллүүдийг бас өгье гэж шүтэж. За Монгол улсад хадгалан зээлийн хоршоод 1996 оноос эхлэн байгуулагдаж түүхийн тодорхой үе шатыг давж өнөөдрийг хүрсэн байдаг. За хадгалан зээлийн хоршооны 2005-аас 2006 оны хяналт зохицуулалт хангалтгүй иргэдийн хоршооны тухай мэдлэг муу байснаас зарим хоршоодын үйл ажиллагаа ашигын бус байх, нийгмийн чиг барамжаатай байх сонгодог утгаасаа гажуудаж банк хөрөнгө оруулалтын сангийн шинжтэйгээр үйл ажиллагааг хэрэгжүүлж анх үүсгэн байгуулсан бүлэг этгээдүүдэд хоршооны удирдлага төвлөрсөнтэй холбоотойгоор хоршооны гишүүд хадгалан эзэмшигчдийн эрх ашиг хохирч ирсэн. За энэ үйл явдал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хоршооллын хөдөлгөөний нэр хүндийг Монгол улсад унгасан ийм хор уршигыг авчирсан байдаг. За үүссэн нөхцөл байдлыг засаж салбарыг хянах зохицуулах байгууллагыг бий болгож анх удаага Монгол улсын их хурлаас 2011 онд хадгалан зээлийн хоршооны тухай хуулийг баталж салбарыг цэгцлэх үйл ажиллагаа явагдаж ирсэн. За өнөөдрийн байдлаар 172 хадгалан зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5% буюу 92 хадгалан зээлийн хоршоо орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. 46.5% буюу 80 хадгалан зээлийн хоршоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5%, гол үзүүлэлт болох хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5%-тай тэнцэж байна. Нэг зээлдэгчид ноогдох дундаж зээл 10.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 17.4 сая төгрөг, орон нутагт 4.9 сая төгрөг байна. Нэг хадгаламж эзэмшигчид ноогдох дундаж хадгаламж 5.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 7.5 сая төгрөг, орон нутагт 2.9 сая төгрөг байна. Нийт гишүүдийн тоо 2025 оны байдлаар 77,155 иргэн
иргэнд одоо хүрсэн нь эзэн засгийн идэвхтэй хүн амын 5.5%-ийг эзэлж байна. За энэ үзүүлэлтээрээ бол Азийн дундаж үзүүлэлт болох 6.6%-тай бол ойролцоо. За дэлхийн дундаж үзүүлэлт болох 11.2% байгаа. Дэлхийн дундаж үзүүлэлт эндээс бол нэг 5.7 пунктоор доогуур байна гэсэн ийм үзүүлэлт гарч ирж байгаа. За Монгол улсын 18-аас 64 насны одоо идэвхтэй эзэн засгийн идэвхтэй хүн амын 26 хүн тутмынхын нэг нь одоо хадгалан зээлийн хоршооны гишүүн байна. 71 хүн тутмын нэг нь зээл авсан байна. 41 хүн тутмын нэг нь хадгаламж төвлөрүүлсэн байна гэсэн ийм мэдээлэл, статистик мэдээлэл байгаа. За хэдийгээр санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй багж тогтвортой зохистой өсөлтийг үзүүлж буй бас ийм зах зээл болж төлөвшөж байгаа. За хадгалан зээлийн хоршооны тухай хуульд 2015 онд зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой 2022 онд улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан одоо нэмэлт өөрчлөлттэй холбоотой за мөн түүнчлэн 2023 оны зөвшөөрлийн тухай хуулийн шинжилэн найруулгатай холбоотой за 2024 онд төрийн үйлчлэгийг цахин хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хуулийн одоо хоорондын давхардал хийдэл зөрчлийг арилгах зорилгоор 4 удаа бас тус хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулснаас одоо өөрөөр одоо шинжилгээ хийгдээгүй байгаа. За тасралтгүй хөгжиж байгаа энэ зах зээлийн чиг баримжаатай хандлагад тохирсон зохицуултыг бий болгоход хууль эрхцээ орчныг тодорхой болгох, гишүүдийн санхүүгийн хэрэгцээнээс гадна нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах одоо хэрэгцээг бүрэн хангаж чадах үз хоршоодыг хөгжүүлж олон улсын чиг хандлагад нийцүүлэх юм шаардлага бол тулгарч байгаа. За туршлагаас бас судалж үзэхэд одоо хадгалан зээлийн хоршоодын талаар тогтсон нэршил бас олон улсад тодорхой биш байна. Тухайлбал олон улсад бид бүхний мэдж байгаа зээлийн хоршоо холбоо буюу Credit Union, хоршооллын банк буюу Cooperative Bank, за хамтын банк буюу Commercial Bank, за хөршийн банк буюу Neighbor Bank, за хадгаламж зээлийн хоршоо буюу Saving and Credit Cooperatives гэсэн янз янзын нэр томьёотойгоор одоо ашиглагдаж хэрэглэгдэж явж байгаа боловч за Дэлхийн банк эдгээр нэршлиг нэгтгэсэн байдлаар бол санхүүгийн оршоо буюу Financial Cooperative гэсэн одоо нэр томьёолоор сүүлийн үед бол нэлээд хэрэгжилж байгаа. За хадгалан зээлийн оршооны тухай хуулийн нэрийг санхүүгийн оршооны тухай хууль болгоно өөрчил салбарын нэршлиг өөрчлөх алхам нь гишүүдийн одоо хэрэгцээнд нийцсэн олон төрлийн одоо санхүүгийн үйлчлэгийг хүргэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм зохицуулалтын орчныг бий болгосноор гадаадын зорилтод болон хөнгөлөлтөө төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх за санхүүжилт авах боломжуудыг бүрдэх зэрэгтэй шууд уялдуулахаас гадна олон нийтийн дундах одоо хоршооны талаарх сөрөг төсөөллийг бууруулж салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой юм дахин ребрендинг хийх үүднээс санхүүгийн хоршоо гэсэн юм шинэ нэршлиг бас олон улсын жишг нийцүүлэн оруулж ирж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За иргэд хоорондын харилцан туслалцах зарчим дээр тулгуурлан байгуулагдаж за санхүүгийн үйлчлэгийг зөвхөн гишүүддээ хүргэж ашигладаг учраас санхүүгийн оршооны салбар улс орны санхүүгийн системд онцгой байрыг эзэлдэг учраас төрийн бодлогоор бол дэмждэг. За тухайлбал зах зээлийн найдвартай байдал болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд хамгаалалтын 2-3 давхарга бүхий тогтолцоог бий болгож ирсэн. За тодорхойлбол нэгдүгээрт санхүүгийн оршоодын цэвэр одоо орлогоос байгуулдаг нөөцийн сан, за хоёрдугаарт үйл ажиллагааны түр хугацааны хүндрэлд орсон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан санхүүгийн оршоодод мэргэжил арга зүйн одоо дэмжлэг санхүүгийн тусалцаа үзүүлэх, за дампуурлаас сэргийлэх үйл ажиллагааг чиглэсэн одоо тогтворжуулалтын сан, за гуравдугаарт нь хадгаламжийн даатгал бөгөөд хоршоо дампуурсан тохиолдолд даатгагдсан хадгаламжийг одоо хадгаламж эзэмшигчдэд нөхөн олгодог ийм одоо гурван одоо ийм хамгаалтын системийг бас оруулж ирж өгсөн байгаа. За олон улсын чиг хандлагад уг хадгаламж хамгаалалттай холбоотой асуудалд санхүүгийн оршоодыг банкны салбарын нэгэн адил зохицуулахад одоо чиглэсэн байдаг. За хадгаламж хамгаалах тогтолцоог нэвтрүүлснээр зах зээлд орох мөнгөний урсгал нэмэгдэх, за гишүүдийн тоо өсөх, за иргэдийн санхүүгийн хоршоод цаашлаад санхүүгийн зах зээлд итгэлийг нэмэгдүүлэх зэргээр одоо санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. За манай орны хувьд бол санхүүгийн оршоод
хамгаалтын 1-р давхарга буюу нөөцийн сангийн За явуулж өгсөн микрофоныг гүйцээж өгье. манай орны хувьд бол 1-р давхарга буюу нөөцийн сангийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. За харин хамгаалтын олон давхаргад тогтолцоог үе шатаа нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого удирдлагын дор төр дүүсэх дарамтгүйгээр салбарыг доктортой хөгжүүлж гишүүдийн эрх ашигыг хамгаалах замаар санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж ингэж харж байгаа. За хадгалан зээлийн оршуудын тухай хуулийг шинжилэн найруулж санхүүгийн оршооны тухай хуулийн төслийг баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж хууль санаагчлалын зүгээс бол үзэж байгаа. За нэгдүгээрт нь санхүүгийн оршооны салбарын нэгдсэн дэд үзэс буюу докторжуулалтын сан, хадгаламжийн даатгал зэрэг хамгаалтын олон давхаргад тогтолцоог олон улсын түвшинд нийцсэн байдлаар үе шатаа нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого удирдлагын дор төр дүүсэх дарамтгүйгээр санхүүгийн оршооны үйл ажиллагаа доктортой хөгжих боломж үүснэ гэж ингэж үзэж байна. За хоёрдугаар санхүүгийн оршооны засаглал, санхүүгийн тайлагнал, технологийн дэвшил, цахим шилжилттэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгаж ашигын төлөө бус хуулийн этгээд байх наривчлсан зохицуултуудыг хийгдснээр санхүүгийн оршооны зах зээлийн доктортой байдлыг хангах, за зах зээлийн цаашдын өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх, гишүүн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах механизм боловсронгуй болно гэж ингэж харж байгаа. За 3-дугаарт нь санхүүгийн оршоогоор дамжуулан иргэдэд санхүүгийн боловсрол олгож зөв дадал хэвшил суулгаснаар төв газраас аслагдсан орон нутгийн иргэдэд санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлж гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хүн төвтэй оршуудыг хөгжүүлж сүүдрийн эзэн засаг мөнх хүйлагчтэй тэмцэх юм нөхцөл бүрднэ гэж ингэж харж байгаа. За 4-р санхүүгийн оршооноос үйлчлэгээ авах шаардлагатай боломжтой бүхий л хүнд хүрч үйлчлэхийг зорддог гишүүдтэй ойр байгуулах тул оршооноос үүссэн ашиг тухайн орон нутагт гишүүддээ үлдэж орон нутгийг хөгжүүлэхэд бас нэмэр нөлөө үзүүлнэ гэж ингэж харж байгаа. За 5-дугаарт нь санхүүгийн оршоон гишүүдийн хэрэгцээг хангах зорилгоор бичил жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ, орон нутгийн хөгжил, ногоон санхүүг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг дамжуулна. Хэрэгжүүлснээр ажилгүйдэл ядуурлыг бууруулж байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэж ингэж харж байгаа. За 6-ад нь хууль батлагдсанаар санхүүгийн оршооны үйл ажиллагаанд тавьж буй хэн шалгалтын үр нөлөө, эрсдлийн удирдлагын тогтолцоо сайжруулж, зохицуулалтын эрх зүйн орчин олон улсын жишгт нийцэж, санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдлээс үржилэн тооцоолж, түүнээс сэргийлэх, ингэснээрээ санхүүгийн доктортой байдлыг хангаж салбарын хөгжлийг дэмжих таатай орчин бий болно гэж ингэж үзэж байна. За мөн санхүүгийн оршооны үйл ажиллагааны цар хүрээ өргөжих, санхүүгийн шин үйлчлэгээ бий болгох, санхүүгийн үйлчлэгээний хүр хэмж нэмэгдэх, гишүүн төвтэй зохицуулалтын орчин бүрднэ гэж ингэж харж байгаа. За мөн түншлэн санхүүгийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын цаашдын хөгжлийг дэмжсэн чухал арга хэмжээ болно гэж ингэж бидний зүгээс үзэж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Ингээд байнгын орооны гишүүд та бүхэн хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.